За, e-accounting систем дээр параметралын орлогын журнал хэрхэн бүртгэх заавар оруулъя. За, параметрал зэсний туслах журнал талбар орлого бүртгэх гэдэг товчон дээр дарж бүртгэнэ. За, параметрал зэсээ танилцуулбал параметрал зэсэнд туслах журнал энэ дээр орлого зарлагынхаа журналыг хэвлэнэ, маягтуудаа хэвлэнэ, орлого зарлагтай журналтай холбоотой маягтуудаа хэвлэнэ гэсэн үг. За, дотоод хөдөлгөөн хийх. Дотоод хөдөлгөөн нь болохоор нярваас нярв, агуулгаас агуулга хоорондын дотоод хөдөлгөөнийг дотоод хөдөлгөөн зэсээр хийн. Дэлгэрэнгүй тайлбар энэ дээр манай байгууллага дээр байгаа, танай байгууллага дээр байгаа нийт параметралын дэлгэрэнгүй бүртгэлийг харуулсан байгаа. Та ишээ орсноор дансаар, агуулгаар, нерваар, материалын зүйлээр ингээд нэг жүртгөөр гэдэг ингээд шүүх боломжтой. За, та мэдээж дансаар өөрийнхөө хариуцсан дансыг шүүлээ. За, ингээд таны хариуцсан дансны мэдээллүүд ингээд харагданаа гэсэн үг. За, одоо би хүнсний данс хариуцдаг гэж бодоод журнал бүртгэж үзье. За, энэ дээр дэлгэрэнгүй тайлбар дээр ингээд мэдээлэл нь ингээд харагдаж байгаа. Та дахиад өөр туслах журнал дээр журнал бүртгэх тааб хэрэгтэй болох юм бол десктоп програм биш веб програм учраас та вебээр ашиглана. Тэгэхээр веб програм дээр ажиллах хялбар үйлдэлүүд байдаг. Та тэрийг системийн гарын авлагаас харах боломжтой. Бас та үнийг мэдэх үү гэдэг болон дээр оруулсан байдаг. Орж үзэж болно шүү. За, энэ дээр дурдахад та туслах журнал дэлгэрэнгүй тайлангаасаа туслах журнал дээр очиж журнал бүртгэх гэж байгаа бол маус 3 буюу голынхоо маусныхаа гол дээр дарангууд ингээд шинэ таб үүсчихнэ. За, шинэ таб руу орлоо. Энэ дээрээ журналаа бүртгэе. За, журналаа бүртгэлээ. Та өдөр тутмынхаа орлого параметралын орлого жишээлбэл нэг газраас тогтмол дүнтэй тогтмол ийм параметрал худалдаж авдаг бол та гүйлгээний загвар гэж хадгалчаад тэрийг ингээд ашиглах боломжтой. За, одоо материалаа бүртгэхэд огноогоо сонгоно. Үндсэн дансан дээр та өөрийн хариуцч буй дансаа сонгож өгнө. За, би өнөөдөр 354601 хүнсний материал хариуцсан нэр учраас хүнснийхаа материалыг дансыг сонголоо. За, худалдаж авж байгаа бол худалдаж авж байгаа. Энэ хүнсээ хандвар авж байгаа бол хандив гэдэг. Энэ нь болохоор STT үзүүлэлт буюу тодруулга, санхүүгийн тодруулга тайлан дээр очих үзүүлэлт байгаа. Тэгэхээр та санхүүгийн тодруулга тайлан дээр ямар үзүүлэлтээр харагдах ёстой юм гэдгээрээ сонгож өгнө. За, худалдаж авсан бол худалдаж авсан. Зардал хуваарлах үнийн дүнгээр тоо хэмжээгээр зардал хуваарладаг. За, энэ үйлдвэрлэл дээр холбоотой зардал хуваарлах өртөг тооцох аргууд байгаа. За, та нэг шаардлага хуваарлах шаардлагагүй бол ингээ үлдээн. За, энээр агуулах ямар агуулах дээр авч байгаа юм? Үндсэн агуулах хаа сонгож өгнө. Агуулах тамаатай нярвуудын мэдээлэл нь харагдана. Энэ дээр нэг нярв байгаа учраас нэг л гарч ийн. Гүйлгээний утга, параметралын орлого тийм. Орлого. За, энэ дээр хүнс юу ч хийж болно. За, материал. За, энэ дээр материал дээр энэ тод өнгөөр ингээ харагдаж байгаа нь ингээ таны дэлгэрэнгүй тайлан дээр бүртгэлтэй байгаа материалуудыг үлдэгдэлтэй материалуудыг дэлгэрэнгүй тайлангийн хүнсний дансан дээр эцсийн үлдэгдэлтэй байгаа энэ материалуудын мэдээллийг орлого авахд чинь харуулж байгаа. Ингээд тодор харуулж байгаа. За, тодор харуулахдаа та R бол жишээлбэл ямар үнэтэй өмнө авч ирсэн тий. Одоо ямар үлдэгдэлтэй байгаа гэдэг нь он сартаагаа худалдаж авсан он сартаагаа харуулах болно. Та хэрвээ эхэлж авснаа эхэлж зарлага өртгийн эхэлж авснаа эхэлж FIFO аргыг ашигладаг шүү дээ e-accounting систем маань. Тэгэхээр та нэг систем дээр нэг одоо давхар систем бүртгэж байгаа тохиолдолд нэг R бол авцсан өмнө өөр үнэтэй авцсан байвал тэрийг мэдэх боломжтой гэсэн үг. Тэгээ энийг хэрвээ та мэдчлээ. Манай дээр энэ R бол байгаа юм байна. Тэгвэл би ингээд тусад нь ядгаж зарлага гаргах учраас өөр R бол-ын код үүсгэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та R бол гэд хайлаа. Энэ тод нь манай дээр бүртгэлтэй байгаа юм байна. Ингээд ийм үнэтэйгээр авсан юм байна. За, ашиглаж болно гэх юм бол шууд ашиглаа явна, тий? За,
бүр ялгах шаардлагатай. Жишээлбэл ааруулчин дотроо олон төрөлтэй чихэртэй чихэргүй гэд ааруулууд байгаа. Тэгээд тэр болгоноор нь та ялгаад ингээд материалынхаа зүйлийг өөрийнхөө үйл ажиллагаанд тохируулаад ингээд явнаа, бүртгээ явнаа гэсэн үг. За ааруул хэрвээ энэ ааруул дээр нь авах адилхан үнэтэй юм байна уу? Эсвэл бол адилхан чихэртэй ааруулаа, адилхан авчиг гэвэл энийгээ сонгочихно. Үгүй ээ. Өөр ааруулаа гэх юм бол энэ саарл өнгөтэй буюу энэ системд бүртгэлтэй байгаа юм өөр ааруулынхаа юуг сонгоно гэсэн үг. Код сонгоно гэсэн үг. За тэгэхээр өөртөө зориулаад энэ материалынхаа зүйлийг үүсгэнэ. За хэрвээ таны энэ ааруул ингээд үүсгэсэн чинь дан ааруул гэдэг юм гарч ирж штэ. За тэгэх юм бол та нөгөө дэлгэрэнгүй тайлан өөр дэс рүүгээ ороод материалын зүйл үүсгэнэ гэсэн үг. Тохиргоо зэс рүүгээ ороод бүртгэлийн кодчлол гэж ороод материалын зүйл, хөрөнгийн зүйл агуулгах гэсэн мэдээлэл байгаа. Та хөрөнгө шинээр үүсгэх гэж байгаа бол хөрөнгө рүү орно. Материал үүсгэх гэж байгаа учраас материал дээрээ байна. Нэмэх давчдаар нь олноор нь зэгцлээд импортоор оруулах боломжтой. За нэмэх давч дараад өдөр тутмынхаа одоо ааруулыг хоёлаа үүсгэе. Энэ дээр материалын ангиллал, энэ дээр нь ааруул. За энэ нь болохоор нөгөө материалын ангиллал гэдэг нь болохоор мастер дата яг ямар ангиллалын материалын хөрөнгийн гэдгийг энэ дээр та сонгож өгнө. За энэ дээр жишээлбэл хүнсний материал тий биш үү дээ. Тэгэхээр амтны гаралтай тийм бүтээгдэхүүн гэд ингээд сонгоод өгчнө. За энийг зөв сонгож өгснөөр дараагийн янз бүрийн дата мэдээлэл статистик тайлан мэдээ гаргахад чинь хэрэг болох учраас материалынхаа хөрөнгийнхаа ангиллыг та зөв оруулж өгөөрэй. За материалын нэр. За материалын нэр дээр нь нөгөө ааруул ааруул тэгээд та энийг бүр чихэртэй гэж тодтогоод өгчөж болно өөрийнхөө үйл ажиллагаанд зориулаад чихэртэй. Ер нь чихэргүй ааруул өөр ялгах боломжтой юу гэдгийг материалыг шинж чанараар нь ялгах боломжтой юмыг шинж чанараар нь ялгаад код үүсгэнэ тусдаа. Үүнээс биш нэг ижлэгэн төрлийн чихэртэй ааруулыг нэг уг нь ааруулынхаа кодонд аваад эхэлж авснаа эхэл зарлагтаа явна гэсэн үг. Энэ нь үр ашигтай өртгийн зарлагдах гарга учраас та тэр процессоо бодож үзээд ингээд замбраагүй материалын зүйл үүсгэхээс сэргийлээд ажиллаараа үйл ажиллагаанда за энэ килограмм юм уу ширхэг юм уу гэдгээр ингээ хамаарна. За килограммаар хэмжлээ. За ашиглах хугацаа. Энэ бол ер нь тэгэл жилийн дотор дуусна гэсэн хүнсийг материалын ангиллалд ер нь оруулаад явчих боломжтой. Тэр стандарт дээр заасан байдаг тий. За энэ дээр ямар дансанд холбож өгөх вэ гэдгээ сонгож өгнө. Тэгэхээр эн чинь хүнсний дансанд авах гэж байгаа. За картлах хэсэг гэдэг нь болохоор нөгөө энэ материалыг та авснараа цаашдаа балансын гадуур ашиглах уу, ер нь ингээд байнга хянах уу гэдгээс хамаарат картлах хэсэг гэдгийг тийм үгүйг сонгоно. Мэдээж тийм үгүй гिचгээд эд хариуцж оноогоод бас юу яаж болно шалгаж хариуцах боломжтой. За ингэж хадгаллаа. За хадгалсан материал маань түрүүний журнал дээр таб үүсгэсэн журнал дээрээ та хайгаад өгнө гэсэн үг. За ааруул. За нөгөө үүсгэсэн ааруул чихэртэй гэдэг маань энэ ингээ байж гин. За энийгээ сонголоо. Энэ ингээд хэдэн килограммыг авч байгаа юм. 10 килограммыг тоо хэмжээн те. Хэдээр авч байгаа юм. 25,000-аар гэд ингээд бүртгэе явна гэсэн үг. За энийгээ мөн адилхан хамгийн энэ мөрийгөө зүгээр устгах, ашиглах боломжтой. Та хэдэн ч журнал ингээд нэмээд үйл ажиллагаанд ашиглаа явна гэсэн үг. За тэгэхээр таны өдөр тутмын ажиллагаанд чинь нөгөө нэгжийн үнэ нь ялгаатай материалыг давхар бүртгэхэд чинь энэ тод бүртгэсэн үлдэгдэлтэй байгаа нь хэрэг болно гэсэн үг. За одоо ингээд
бүх материалуудаа бичиж өглөө та өөр шин таб үүсгэж материалынхаа зүйлийг үүсгээд нөгөө бичиж байгаа журнал дээрээ татаж өгснөөр өдөр таны процессыг арай хялбарчуулж өгнө. За харьцан данс дээр нь болохоор юу бичиж өгөх вэ гэхээр орлого үнэ төлбөргүй STT үзүүлэлтээс хамаарат данс нь өөр байна. Хэрвээ үн төлбөргүй байх юм бол мэдээж та 12-ийн тэг гэдэг нэг үн төлбөргүй данс сонгож өгнө шүү дээ, тий. Үн төлбөргүй гэдэг ингээд хайгаад өгчих. Тэгэхээр энэ дээр үн төлбөргүй дансуудын мэдээллүүд нь гараад ирнэ. За 18-ийн 02 төсвийн ерөнхийлөн захирагчаас юм уу? Төвлөрүүлэн захирагчаас юм уу? За энийг мэдээж дотооддоо та ярилцаад дансаа сонгоод ашиглаж явна гэсэн үг. За энэ дээр бол худалдан авсан гэдэг STT сонгосон учраас 41 36 107. За байгууллага төлөх өглөг. За эсвэл хүнсний өглөг гэд гэрэл цахилгаан ингээд ялгсан байвал хэрвээ ялгаад ингээд хувь хүн төхөглөг худалдан авалттай холбоотой үйлдвэрлэлтэй холбоотой гэд та 41-тэй юм нөгөө эсвэл 33-тай авлага тий урьдчилгаа. За тийм дансуудыг төр дансуудаа дамжуулах дансуудаа сонгоод ашиглана гэсэн үг. За хэрвээ нэг дотоод нэг данс сонгоод ингээд бүртгэжүүл дараа нь тий хүнсний материал энэ байна. Ингээд эргээд хаахад танд хэрэг болно. За мэдээж энэ дээр та хүнсээ хаанаас авсан бэ? Тэрийг сонгоод өгнө. За эдийн засгийн ангилалд нь болохоор бараа материалын орлого бүртгэхэд энэ материалыг ямар эдийн засгийн ангиллаар хуучин болвол та ярав болвол зүгээр баримт бүртгэдэг байсан. Одоо энэ дээр ингээд журнал ороод ирж байгаа учраас журнал бичлэлт гээд ингээд давхар ороод ирж байгаа учраас үйлдэлийг товчилж байгаа хэлбэр гэсэн үг. Давхар баримт бүртгээд баримтаа журналтай холбож өгдөг үйлдэлийг шууд нэгтгэж байгаа ийм систем байгаа. Тэгэхээр захиалгын програм. Тэгэхээр та энэ дээр нэг утга учир нь ойлгоод зөв бүртгээ хэвшжүүл ерөөсө төвхтөө санагдахгүй. Та энэ дээр эзан дээр нь ямар эзаа сонгох юм? Хэр мэдээж энэ чи худалдаа авж байгаа зардлын эзаа сонгоно. Зардал хүнс гэдэг тий. За энийг мэдээж мөнгө хөрөнгө хариуцсан нэгтлэн мэдж байгаа учраас энийг ингэж оруулж өгөөд дотооддоо тохироод ингээд яачна. За дараа нь энийг бүрэн буруу байх юм бол засах бүрэн боломжтой. За загварын энэ дээр ингээ хүнс гэдэг те хүнс номонгоос авсан юмыг энэ дээр нь бүртгэя гэдэг ингээ гүйлгээний загварыг та банкны гүйлгээний загвартайгаа адилхан юу ашиглаа хэвсцэн бүх юутай адилхан ингээ ашиглах боломжтой. Баримт хэвлэх гэд шууд дарах юм бол баримт хадгалагдаад шууд баримт нь хэвлэгдэнэ. За ингээд хэвлэгдэн хэрвээ баримт хэвлэхгүй гэх юм бол суман дээр нь дараад та за баримт хэвлэхгүй гэх юм бол энэ суман дээр нь дараа зүгээр хадгалах дарахаар ингээ баримт нь хэвлэгдчихнэ. За саяын гүйлгээний загвар ингээ бэжэдэг. Гүйлгээний загвараа сонгонгууд таны нөгөө авсан юмнууд чинь ингээд гараад ирнэ гэсэн үг. Та энийг мэдээж бүгднийг өөрчлөлтөд засах борон боломжтой. За энэ мэдээж ингээд туслах журнал дээр таны хийсэн гүйлгээ гараад ирнэ. Та дансаар нь энэ шүүлтүүдийг ашиглаад дансаар нь ингээд сортлоо шүүгээд харах боломжтой. За энийг муу адилхан та өөр цэс дээрээс өөр таб үүсгэсэн таб руугаа ороод бараа материалынхаа дэлгэрэнгүй тайлангаас мөн ороод хянаад явах боломжтой. За бараа материалын хүнсний орлогын хүнсний дансаа дээр шүүчээ. За энэ дээр нь нөгөө ааруул маань 10 ширхгээ орлогоороо ингээ ороод ирсэн харагдаж байна. За түрүүний ярьсанчлан тайлан дээрээ яаж тусгах вэ гэхээр тодруулгын тайлан дээр бараа материалын тодруулга худалдаа авсан гэсэн STT үзүүлэлт дээр за хүнсний материал 250 сая төгрөгөөр гэдэг ингээ ороод ирсэн харагдаж байна. Тэгэхээр та журналаа бичихтэй мөн хаана яаж тусгагдах гэдгээ ингээд мэдээд зөв журналаа бичиж өгөөрэй.
За түгээмэл гардаг алдаа нь бол журнал орлого бичихтэй өөрийнх нь харьцан данс гэдэг дээр нь ингээд өөрийнх нь дансыг хүнснийх нь нөгөө дансаа ингээд бичээд өгчдөг. Ингээд бичээд өгчгөөр яах нь ерөөсөө орлого ороод зарлага гарцсан юм шиг харагдана л гэсэн үг шүү дээ. Ерөөсөө журнал ямар тайлан дээр очихгүй нэг орлого ороод нөгөө кредит бичлэлт нь шууд нөгөө талдаа хаагдцсан гэсэн харагдалт учраас та энэ дээр өөрийнх нь дансыг огт холбож өгөхгүй гэсэн үг. За амжилт хүсье, баярлалаа.